За мөнхөө аж ахуйн нэгж оролцогчтой танилцуулаад залуусын танилцуулга хийнэ. Санаа савны өнөөдрийн дэлгүүрийн сатрыг дүүсүр ашиглаж хадгалж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хийсэн төлөвлөгөөний шалгалтын танилцуулгад Геосон офсет компани цэцэргийн амтны ажилтан Бямбжаа, GNDS офсет компани цэцэргийн амтны ажилтан Жаргал, Монкатач офсет компани, Density Log офсет компани ерөнхий менежер Батлуудах, Дэлгүүрийн жанжийн штабын химийн лабораторийн дарга Төмөрчөдөр, Төмийн физикийн судалгааны төвийн цэцэргийн амтны ажилтан сайхан баярлалаа. Аж ахуйн нэгж байгууллагууд ирсэн байна. За мөнхөө шууд зөвшөөрөл яриад авсан арга яриад үзчихлээ. За бид танилцуулгын танилцсан 2 оноос өмнө. За нийслэлийн мэргэжлийн ажлын газрын даргын баталсан 0201 дороод 82 дугаар удирдлагын хүрээнд нийслэлийн хэмжээнд цацрыг идэвхжүүлсээр ашиглаж хадгалж байгаа 10 аж ахуйн байгууллагад төлөвлөгөөний шалгалтыг 3 сарын 12-наас 6 сарын 7-ны хооронд хийж үүсгэсэн. Хян шалгалтад их эрсдэлтэй 1 бага эрсдэлтэй 9 байгууллага үнэлэгдэж нийт 63 зөрчилийг илрүүлсэн. За нийтлэг илэрч байгаа зөрчлүүдээс дурдвал цацраг идэвхжүүлсүүрийг ашиглах хадгалах тээвэрлэх эрхийн тусгай зөвшөөрлгүй насны зам офсет компани, Геосон офсет компаниуд байна. За насны зам офсет компани зөрчлийг авч үзвэл цацрагийн үйлсүүр ашиглах хадгалах тээвэрлэх эрхийн тусгай зөвшөөрлийг сонгуулаагүй, тусгай зөвшөөрлгүй хадгалсан, цацрагийн аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй, цацрагийн аюулгүй ажиллагаанд тавих хяналтын ажилтнаас тавилаагүй, мөн цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлог тавьсан цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрм хөтөлбөр орчин үед бага хэмжээний төлөвлөгөө өгсөн байдлаар захиалж баталгаажуулаагүй. За үйлсүүрийн битүүмжлэлийг шалгах үйлсүүрийн гадна бүрхүүлгийг ашиглах тестийг хийгээгүй. За мөн цацрагийн үйлсүүрийн ашиглалтыг бүртгэж хөтлөж жил эцсийн тооллын дүн гэрүүлээгүй. За цацрагтай ажилтныг сургалтанд хамруулаагүй, болон мэргэжлээс шалтгаалж төвчнийг хамруулаагүй. Цацрагийн үйлсүүрийн бүртгэлийг хөтлөхгүй. За хадгалтын тооллогыг хийдэггүй байна. Мөн цацрагийн төрөл татварсан хэмжилтийн баггүй, цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэлгүй гэсэн эдгээр зөрчлүүдийг илрүүлж насны зам маань их эрсдэлтэй буюу 86 эрсдэлтэй үнэлсэн. За Геосон офсет компани цацрагийн үйлсүүр ашиглах хадгалах тээвэрлэх эрхийн тусгай зөвшөөрлийг сонгуулаагүй, тусгай зөвшөөрлгүйгээр хадгалж байсан ийм зөрчлийг илрүүлсэн бөгөөд мөн цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажиллаагүй, хяналтын бүс нэвтэрж орох хэсгүүдэд зааварчилгааг байрлуулаагүй. За үйлсүүрийн битүүмжлэлийг шалгах ашиглах тестийг хийгээгүй. За цацрагийн үйлсүүрийг ачхаас өмнө контейнер болон дээврийн хэрэгслийн ачааны техникийн хэсгийг хэвийн байдалд шалгалт хийдэггүй гэсэн ийм зөрчлийг илрүүлсэн. Монкатач офсет компани, мөн түүний охин компани болох Density Log офсет компаниуд нь цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажиллаагүй, мөн цацрагийн үйлсүүрт ачтас тест хийгээгүй. Цацрагийн аюулгүй дотоод сургалтанд холбогдох ажилтнуудаас уулзаагүй гэсэн ийм зөрчлүүдийг илрүүлсэн. Мөн Төмийн физикийн судалгааны төв нь цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй, хамгаалтын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилладаггүй. За цацрагийн аюулгүй байдлыг хангах чиг үүргэх ажилтны солилцоонд байгаа мэдээллээгүй. За цацрагтай ажилтныг цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын сургалт, батлан сургалтанд хамруулаагүй гэсэн юм зөрчлүүдийг илрүүлсэн. За дээрх илэрсэн зөрчлүүд нь Төмийн энергийн тухай хуулийн 15-ын 3, 28-ын 2-ын 6, 36 дахь зүйлийн 36-гийн 1-ийн 4, 36-гийн 1-ийн 5, 36-гийн 1-ийн 7 дахь заалтуудыг тэгээд мөн 38 дахь зүйлийн 38-ийн 1 дахь заалтуудыг тус зөрчиж байна. За Геосон офсет компани, Монкатач офсет компани, насны зам офсет компани, Төмийн физикийн судалгааны төв зэрэг эдгээр дөрвөн байгууллагад зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээгээд зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулж нэг хуулийн этгээд болох насны зам офсет компани 2 хүн буюу Геосон офсет компани, Монкатач офсет компани цацрагийн хяналтын ажилтнуудад торгох арга хэмжээ авч нийт 3 сая 600 төгрөгийн торгох шийдлийг оногдуулаад үйл ажиллагааг төр зогсоох прокурорын 4 тогтоол гаргуулж нийт 40 цацраг идэвхжүүлсүүр болон нэг төмийн хэмжүүрийн цацрагийг болжгүй ослоод урьдчилан сэргийг битүүмжилсэн. За дээрх зөрчил дутагдуулыг арилгахаар эрхтгийн албан тушаалны 4 албан даалгаврыг хөрвүүлээд цацрагтай үйл даалгавар өгсөн. Зөрчил гаргасан Төмийн физикийн судалгааны төвийн дээд шатны байгууллага зөрчлийн хуулийн 2-3-4 заалтны дагуу Монгол Улсын их сургуульд 0202 дороо 1652 тооцоо албан бичгийг хөрвүүлсэн. Ингээд Төмийн физикийн судалгааны төвийн захирал Инфотод цахилгаан шийдлийг оногдуулж арга хэмжээг тооцоолсон. За цацрагийн аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн холбогдох заалт болох цацрагийн дотоод хяналтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу хийгээгүй GNDS компани
цэцэрлэгийн үйлсвэрийн аюулгүй байдлыг хангах гэрмийн холбогдох заалт болох цэцэрлэгийн ослын төлөвлөгөө болоод жилдээ нэгээс доош удаа шинжилгээгүй дэвсгэр хүчний ангиудад илэрсэн зөрчил дутагдлыг нь арилгуулахад 5 албан шаардлагыг хүргүүлж ажилласан. Хяналт шалгалтын юунд тусгай зөвшөөрлөөр цэцэрлэгийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй 4 аж ахуйн нэг байгууллагын болох Геосан, Мон Картаж, Насны зам, Төмийн бичгийн судалгааны төвүүдийн цэцэрлэгийн аюулгүй байдлыг хангуулахад цэцэрлэг эх үйлдвэрүүдийг идүүмжиж цэцэрлэгийн бодолцоо батал зөрчлөн сэргийлээ. Цааш аж ахуйн нэг байгууллага Төмийн энергийн тухай хууль тогтоомж болоод түүнийг хэрэгжүүлэлтэд холбогдуулан гарах засгийн газрын шийдвэр 4 журам стандартыг мөрдөж цэцэрлэгийн одоо бодолцоо баталаас урьдчилан сэргийлж ажиллаж байгааг одоо анхааруулж байна. За ингээд албан шаа. За сайн байна. Дотоодын шалгалт мониторинг стандарт дармаа гэж юм байна. За надад нэг 2-3 асуулт. За засваргийн их усүртэй ажил 10 аж ахуйн гэж байна тийм ээ. Шалгалтанд орсон. Нэг нь их эрсдэлтэй гарсан. Нийтдээ ер нь засварын их усүртэй яг ажилтдаг ажилчдад баг хэд байдаг. Гичнэ ажиллаж байгаа. Нэг нь. Хоёрдугаарт нь энэ ажилчдын эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулах асуудал яаж шийдэгдэх юм. Энэ шалгалтын дээр ер нь дутагдахгүй багш байна. Мэргэжлийн шалтгааллах одоо хөгжлийн юм хувьд ямар одоо өөрмөц үзлэг шинжилгээнүүдэд энэ хүмүүс ажилладаг юм. Энэ ажилчдын одоо засваргийн үйлсвэртэй ажилласан жилээр судалгаа юм гасан аж ахуйн нэгжүүд байдаг юм. 5 аж ахуйн нэгж байж шүү дээ. Энэ нэг ихний асуулт нь. Хоёрдугаарт нь тусгай зөвшөөрөлгүй хот гэж нэгж байгаа юм шиг байна. Энэ одоо тусгай зөвшөөрөл аваагүй мөртлөө засварын их үйлсвэр олоод авна гэхээр би одоо гайхаад байна л да. Энэ ч одоо яа вэ? Яагаад тусгай зөвшөөрөл юм аваагүй байж яг энэ хоёр гуравдугаарт нь их эрсдэлтэй нэг аж ахуйн нэгж байна тийм ээ. Энэ аж ахуйн нэгжийн төлөвлөлт юм байна уу? За эхний асуудал цацрагтай ажиллагчийн тоо гэж нийслэлийн хэмжээнд нийт цацрагтай 1000 гаруй цацрагтай ажиллагч байдаг. За мэргэжлийн шалтгааллах хүчин судлалын эмнэлэг гэхээр ерөнхийдөө цацраг идэх үйлсвэр ашиглаж хадгалж байгаа эдгээр байгууллагууд маань хяналт шалгалтаар одоо бүгд мэргэжлийн шалтгааллах хүчин судлалын эмнэлэгтээ хамрагдчихсан байсан учраас би өдөржил дутагдал хийхээр сая авсан хэмжээ зөрчлөө танилцуулсан болохоор дуртаг баг. Ерөнхийдөө бүгд мэргэжлийн шалтгааллах хүчин судлал археологийн шинжилгээгээд цэцэндэх одоо улаантайгаа хийсэн юг тоолох шинжилгээг бол бүгд хийгдчихсэн хамрагдсан байсан учраас би сая дуртаагүй. За гуравхан тусгай зөвшөөрлгүй 2 аж ахуйн нэг буюу Геосан за юу насны зам гэх 2 хүчтэй компани байгаа. Үүний Геосан хүчтэй компани тусгай зөвшөөрлөлтэй байсан бөгөөд тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй 2018 оны 4 сард тусгай зөвшөөрлийг эргэн дуусгасан байсан. Тэгээд тусгай зөвшөөрлөө сунгуулахаар нөгөө мэргэжлийн ерөнхий газар хамрагдсан боловч одоо тодорхой үйл даалгавар аваад тэрнийхээ дагуу үйл ажил одоо нөгөө биелэлтэй гарч ирсэн учраас тусгай зөвшөөрлөө авч амжаагүй байсан. Харин насны замын хувьд 2007 оноос нөгөө насны замын чиг нятыг тодорхойлох төмийн хэмжүүр багцыг ашиглаж эхлээд тухайн үедээ ашиглаж байхдаа бол тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан. Тэгээ ерөнхийдөө сүүлийн жилүүдэд ашиглаагүй мөн тэгээд эдгээр одоо нөгөө аж ахуйн нэгжүүд нь мэргэжлийн ялтын ерөнхий газрын харьяат байж байгаа. Энэ жил нийслэл рүү одоо нийслэлийн нутаг дэвсгэрч үйл ажиллагаа явуулж байгаа учраас нийслэлтэй одоо шилжүүлгээгээд энэ жилээс манай нийслэл рүү ирсэн учраас бид хяналт шалгалт хийсэн байгаа. Тэгэхээр ерөнхий газрын харьяагаас энэ жил ирсэн. Тэгээд насны замын тусгай зөвшөөрлөл нь болохоор нөгөө тусгай зөвшөөрлөлтөд ашиглаж явах үедээ одоо хадгалж байгааха тусгай зөвшөөрлийг бол аваагүй байсан учраас тусгай зөвшөөрлөлт авсан. Их эрсдэлтэй үйлчлэгдсэн аж ахуйн нэгж болох нөгөө насны замын хүн маань ирээгүй. Энэ дэд дараа багчгийн үйл ажиллагаа бүр зогссон их зараа нийслэлийн авто замын газар бүр зогссон гэсэн хоёр юм танилцуулган дээр байна. Энэ дээр яг нийслэлийн авто замын газар дээр ямар үйлчлэгүүр ингэж байсан юм уу? Яагаад гэж бүр зогссон гэсэн тайлбарт орж ирсэн юм бэ? Би их зарааг бас нэмэлтээр хариулаач.
насны бэрх зараа хувьцаат компани, насны зам, нийслэлийн авто замын газрууд нь энэ 3 данууд цатрыг идэвхтэй үүсгэхийн төмийн хэмжүүр багцыг одоо зам байрлал болоод замын одоо нягт чиг тузаамыг тодорхойлох зорилготой энэ төмийн хэмжүүр багцыг ашигладаг. Тэгээд бэрх зараа хувьцаат компани нь тэгээд нийслэлийн авто замын газар хоёр нь одоо үйл ажиллагаагаа нэг нь бүр зогсоогоод цатрыг идэх төмийн хэмжүүрээ төмийн энергийн компани ажлын албаны эдтоп конторт төр болно бүр зараа шилжүүлчих гэсэн учраас хэн шалгалт хийгдээ. За насны замын хувьд болохоор 2007 оноос үйл ажиллагаа явуулж байгаад ерөнхийдөө нөө тухайн багжийн мэн ашиглалтын нэг нь эвдэрчихсэн. Тэгээд ашиглалтын хувьд тэгэхээр нөө тэрнээс илүү цахилгаанаар ажилладаг тийм багж гарч ирээд төмийн хэмжүүрээ ашиглахгүй болгох хадгалж байгаа. Болж байгаа үйлдвэр хууль зөрчил үйлдэл байгаа. Дагаш мэдээлэлгүй ерөнхий байгууллагад мэдээлэлгүйгээр энэ цэцэргийн үйлдвэр ашиглаж хадгалж ирсэн өөр юм том зөрчил байгаа. Тэгэхээр энийг холбогдох газрууд сандаг өчл дараа шийдвүүлж газрын даргын бичгээр шийдвүүлж ажиллаарай. Энэ цэцэргийн нийслэлийн цэцэртэй цэцэртэй нийлдэг байгаа юм байна шүү дээ. Яг одоо багц хэсэлтээр дэс. Бидний ажлын үйлчлэл хотын стопгүй. Хөдөлмөрийн хэвийн сүнстэй. Хэвийн сүнстэй ороод нөгөө хотын үсэг нэмэлт авч чаддаг. Авдаг. Үгээр авч чадсан. Гэхдээ мөн яг 1000 гаруй ажилтны дотроос нөгөө цэцэргийн аюулгүй ажлын шалгах одоо хөрөмж зүрхийг нь ээж хүмүүс наадах гэж тэр хүмүүсүүд мань хувийн тунгийн дозиметртэй хамрагдахгүй ажлын байран дээр нэг л дозиметр тавьдаг. Тэгэхээр ерөнхийдөө хувийн тунгийн дозиметрт хамрагдсан 1000 гаруй ажилчид байгаа. Тэгэхээр тэр ажилчид маань бүгд хөдөлмөрийнхөө хэвийн бус нөхцөлд хамрагдаад холбогдох одоо нэмэлт хоол хүнс тэгээд ажлын байрны зөксөн цаг ээж ямар хэрэгтэй авч байгаа. За асуулт болсон. За санаа яг намайг За би түрүү асуусан. За асуулт маань хамгийн гол нь миний сонирхоод байгаа юм гэхээр ер нь манай аж ахуйн нэгжүүдийн гол анхаарах юм. Энэ засгийн үйлдвэртэй ажиллаж байгаа ажилчид гэдэг тухайн аж ахуйн нэгж маань өөрсдөө яг мэргэжлийн хүмүүс учраас анзаардаг баг. Гэхдээ одоо энэ тусгай зөвшөөрлөгөө хадгалж яадаг. Тэн дээр одоо засгийн үйлдвэр байдаг. Тэр үйлдвэртэй одоо янз бүрийн хүмүүс харьцаж яадаг тийм ээ. Энийг одоо мэдэхгүй хэмжээгээр ямар нэгэн хэмжээгээр хүмүүс одоо ямар нэгэн тэнийг цэцэргээс одоо нөлөөлөл аваад байгаа шүү дээ. Энэ дээрээ одоо цаашдаа манай хяналтынхан бол сайн ажилласан байна. Энийг одоо олон төвөржүүлээд одоо энэ дутуу энэ зөрчил гаргасан аж ахуйн нэгжтэй нэгдээ сан дөрөвтэй арга хэмжээнд цаашдаа авч явах хэрэгтэй. Ялангуяа манай аж ахуйн нэгжүүч гэсэн энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа энэ Монголд одоо хавдрын хөгжил их байна тийм ээ. Манай одоо ажилчид бүгдээр ордог эрүүл мэндийн үзүүлэх ордог юм байна сайн байна. Гэхдээ энэ дээр би бол одоо ажилласан жилээр манай нэрүүл боловсролын байцаагч нартайгаа хамтраад тийм ээ. Энэ хамтарсан шалгалт хийгээд ялангуяа ажилчдын гол нь ажилчдын эрүүл мэнд шүү дээ. Ажилчдын эрүүл мэнд хоёрдугаарт нь энэ тухайн одоо байгууллагад ажиллаж байгаа бус ажилчдын эрүүл мэнд тийм ээ. Энд одоо гол анхаарал татдаг юм байна гэж байна. За тэр одоо юмнуудыг хийхин тулд одоо манай нэрүүл мэндийн эмчилгээний чанарын байрны эрүүл ахуйн байцаагч нар одоо байж байгаа хэднэштэй сайн хамтарч ажиллах шаардлагатай болов гэж байна шүү. За би яг асуусан асуудлуудаас санал хийж байгаа маа тэр насны зам компанитай холбоотой тэр зохих байгууллагуудад мэдээлэлгүй олон жилийн турш тэр цэцэргийн үйлдвэр ашиглаж хадгалж ирсэн зөрчилдөр нь газрын даргын албан тоотой холбогдох байгууллагын мэдээлэл шийдвэрж ажиллаа гэдэг саналыг л дэмжиж байгаа. Та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Цөөн бол цэцэргийн аюул байдлын тэмцээний дараа санд өгчөөр. За өнөөдрийн даргын зөвлөлийн уралдааны цэцэрэг этюд үйлдвэр ашиглаж байгаа цэцэргийн аюулгүй байдлын эрсдлээрээ 3 дугаар английн үйлдвэр ашигладаг аж ахуйн нэгжүүд байгаа. Тийм учраас энэ цэцэргийн үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах бол одоо хүн ам болон байгаль орчныг бохирдуулах ийм эрсдэлтэй ийм үйлдвэрүүд ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгаа учраас энэ үйлдвэрийн аюулгүй байдал тал дээр та бүхэн энэ анхаарлаа маш сайн сулруулгүй, хяналтаа сулруулгүй одоо
аюулгүй ажиллагаагаа хангаж ажиллаарай гэдгийг нэгдүгээр зөвлөе. За хоёрдугаар гэх юм бол энэ цацраг идэвхтэй үйлдвэр энэ хөдөлгөөнтэй үйлдвэр байж байгаа Улаанбаатар хотод хадгалагддаг хөдөө орон нутагт цооногийн гартажийн судалгаанд ашиглаж тээвэрлэн ашигладаг ийм аж ахуйн нэгжүүд байж байгаа. За мөн дээрээс нь энэ тээвэрлэг цацраг идэвхтэй үйлдвэрийг тээвэрлэхэд бол бас тавилдаг шаардлага мөрдөх дүрм журам гэж байдаг. Энэний дагуу засгийн газрын Монгол Улсын засгийн газрын 2019 оны 6 сарын 19-ны өдөр цацраг идэвхтэй материалыг тээвэрлэх энэ дүрм шинжлэгдэн батлагдсан байгаа. Тэгэхээр энэ одоо аж ахуйн нэгжүүд энэ шинэ тээвэрлэлийн дүрмээр та бүдгийн одоо цацраг идэвхтэй үйлдвэр тээвэрлэх журамчид зохицуулагдсан байна шүү. Тэгэхээр энэ дээрээ бас та цацрагийн үйлдвэрийн цав баглаа бол мөн одоо тэрний тээвэрлэх автомашин техник хэрэгсэл за мөн дээрээс нь тэр цацрагийн үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах тэр үйлдвэрийн одоо бэхлэгээ мөн одоо газар зүйн бүс нутагт ийм одоо хөрсний нурд эднэрийг бол бас эрсдлийг тооцож ажиллаарай гэдгийг бас хүсье. За энэ хамгийн сүүлд энэ олон улсад орсон энэ Мьянмар улсад орсон ослын тохиолдол байгаа энэ цооногийн картаж та бүдний одоо ашиглаж байгаа цацраг идэвхтэй CZ-137 гэдэг стопыг цооногийн картажинд ашиглаж байгаад одоо бас ингээд хөрсний нуралд үүсээд ингээд тороосон насраад одоо ингээд газрын гүнд одоо ингээд юу яасан осол болсон байж байгаа. Тэгэхээр энээс бас та бүхэн бас олон улсын гарч байгаа ослын туршлага эндээс суралцаж энэ аюулгүй байдлаа бас сайн хангаж ажиллаарай гэдэг. За цацраг идэвхтэй үйлдвэр ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд бол төлөв шалгалтыг бас үр дүнтэй байсан байна. За ямар ч зүйл өнөөдөр бид эндээс бас шийдвэр гаргах хэрэгтэй. За өнөөдрийн манай хянах шалгалтанд оролцсон оролцогчдоос ямар нэгэн санал байна уу? Хянах шалгалтын үйлдвэрт хамрагдсан бидэнтэй хамт байгаа бүхэн хянах шалгалттай холбоотой ямар нэгэн санал байна уу? Байхгүй. За байхгүй шийдвэр танилцуулъя. За цөмийн цөмийн энергийн комиссийн ажлын албанд бол бид шийдвэр хүргэх гэж байна. Энэ бол цөмийн энергийн хуулийн 11-ийн 1-7 заасны дагуу цацрагийн үйлдвэрийн улсын хэмжээнд одоо төдрүүлэн хадгалах мөн тээвэрлэх гэсэн заасан заалтын дагуу цацраг идэвхтэй үйлдвэрийг тээвэрлэх тусгай зөвшөөрлгүй байгаа. Цөмийн физикийн судалгааны төвийн хяналтаас чөлөөлөгдсөн тусгай зөвшөөрөл олгодоогүй 21 цацраг идэвхтэй стопууд болон насны зам одоо ГКК-гийн эвдэрсэн ашиглахгүй байгаа хоёр шиг цөмийн хэмжээг багаж тээвэрлж хадгалах одоо дэмжлэг үзүүлэх одоо шийдвэр хүргүүлээ. Мөн цөмийн физикийн судалгааны төвд бол шийдвэр хүргүүлнэ. Цацрагийн үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах дүрмийн 6-2 заасны дагуу холбогдох арга хэмжээ шуурх авч хяналтаас чөлөөлөгдсөн ашиглахгүй байгаа цацраг идэвхтэй стопуудын цацрагийн үйлдвэрийг хадгалах зөвшөөрөл бүхий байгууллагууд бол удаан хугацаагаар шилжүүлэх төр буюу удаан хугацаар шилжүүлэх одоо шийдвэрийг цөмийн физикийн одоо зөвлөлт хүргүүлээ. За насны замын одоо төлөөл байгаа юм. Ирээгүй. За насны замд бол цацрагийн үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах дүрмийн одоо 6-2 заасны дагуу холбогдох арга хэмжээг авсан. Мөн одоо эвдэрсэн ашиглахгүй хадгалж байгаа цацраг хоёр шиг цөмийн хэмжээд багажиг бол үйлдвэрлэгч буюу ханган нийлүүлэгч буцаах эсвэл цацрагийн үйлдвэрийг хадгалах зөвшөөрлөхийн байгууллагууд бол тэр хугацаагаар шилжүүлэх үйлдэл өгч байна. За энэ хэрэгжилтийг бол Мессийн мэргэжлийн хамтын хамгийн гадрын дарга баян дарга хэрэгжүүлж ажиллана. За өнөөдрийн хуралдааны 3 асуулт ингээд дууслаа. 3 асуултын Мессийн мэргэжлийн хамтын газрын даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг баталгааж өгнө. За хурлын шийдвэр баталгаажлаа. За манай хянах шалгалтын үйл ажиллагаанд хамтарч ажилласан аж ахуйн нэгж байгууллагуудад баярлалаа. Та бүхэн ажил амжилт хүсье. Баярлалаа. За мөнхөн шалгалтыг маш сайн хэлсэн байна. За баярлалаа.